Сайн байцгаана уу? Суралцсан соёл подкастын маань өнөөдрийн дугаарын зочноор Тоё Хүүхэд хөгжлийн академийн менежер, Мэргэн Хангайн Суутан төрийн бас байгууллагын захирал Ганхойгийн мөнгөн суудыг урьж оролцуулж байна. Танд энэ өдрийн мэндийг хүргье. Хоёулаа яриагаа Тоё Хүүхэд хөгжлийн академийн архангай салбараа хизэнээс эхлүүлж үйл ажиллагаагаа явуулж исэн талаараа яриагаа эхлүүлье. Тоё Хүүхэд хөгжлийн академи маань 2016 оноос арангайд үйл ажиллагаа эхэлсэн. Түүнээс хойш үйл ажиллагаа нь явагдаж байгаад миний хувьд бол би 2024 оны 1 сараас хойш яг Арангай аймгийн салбарын менежерээр ажиллаж байгаа. Тоё Хүүхэд хөгжлийн академийн архангайн салбар маань одоогоор хэдэн багштайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа вэ? Мөн та өөрийнхөө бас туршлагыг бидэнд хуваалцаач. Манай арангайн салбар маань 3 багшийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Уйганбаяр, Хонгорзул гэсэн 2 багш маань цэцэрлэгийнхаа хичээлийг дагнж хичээллэж явдаг. Миний бие болох өөрөө энэ төв салбарынхаа хүүхдүүдийн хичээлийг хариуцж ажилладаг байгаа. 2011 онд би Арангай аймаг дахь багшийн сургуулийг математик мэдээлэл зүүн багшаар төгсөж исэн. 2013 онд яг үндсэн Тоё Хүүхэд хөгжлийн академийн цампингийн багшаар ажиллаж эхлээд 13 оноос ажиллаж эхлээд 2018 онд яг Арангай салбартаа цампингийн багшаар ажиллаж байгаад 24 онд яг Арангай салбарын менежерээр ажиллаж байгаа. Тоё Хүүхэд хөгжлийн академийн архангайн салбарын менежерээр ажилласнаас хойш хичнээн хүүхдүүдийг энэ төвдөө суралцуулж төгсгсөн бэ. Энэ хугацаанд бол давхарцсан тоогоор 200 гаруй хүүхдүүд бол манай сургалтын төвд суралцсан байгаа. Түрүүнд та 2 багшийг танилцуулж исэн цэцэрлэг хариуцдаг гэд. Тэгэхээр одоо Архангай аймагта хичнээн цэцэрлэгүүдтэй аль цэцэрлэгүүдтэй хамтарч ажиллаж байна вэ? Манай салбар маань 2025 оноос 2026 оны хичээлийн жилд 5 цэцэрлэгтэй хамтарч ажилласан байгаа. Үүнд нь болохоор хүүхдийн 1-р цэцэрлэг, 4-р цэцэрлэг, 15 дугаар цэцэрлэг, 14-р цэцэрлэг, 13 дугаар цэцэрлэг гэсэн энэ 5 цэцэрлэгтэй хамтарч ажилласан байгаа. Ер нь бол манай салбар цаашид зөвхөн энэ 5 цэцэрлэгээр ингээд бариад энэ сургалтаа үйл ажиллагаагаа явуулаад байх нь биш. Аймгийнхаа 15 цэцэрлэгийг бүгднгийн хамруулах зорилготойгоор зорилгоо чиглүүлсэн явж байгаа. Саяны цэцэрлэгүүдтэй ингээд хамтарч ажилладаг гэж байна тий. Тэгэхээр ер нь хүүхэд маань хэдэн наснаас эхэлж энэ Тоё Хүүхэд хөгжлийн академид суралцах боломж нь нэгддэг юм бол ер нь хүүхдэд тавигдах ямар шаардлагууд бас байдаг бол хүүхдээ энэ академид суралцуулахад мөн эцэг их асран хамгаалагчид юун дээр бас анхаарах хэрэгтэй байдаг юм байна. Манай сургалтын төвд ерөнхийдөө бол цифр мэддэг 4-өөс 14 насны хүүхдүүд хамрагдах боломжтой. Энэ нь болохоор сампингийн хичээл дээр яг хүүхдүүд шууд техникийн сураал үр дүн болоход хариугаа дандаа цифрээр тавьдаг учраас заавал цифрээр бичиж чаддаг байх хэрэгтэй гэсэн тийм шалгуурыг бас тавьдаг байгаа. Эцэг эхчүүд нь хүүхдүүдээ суралцуулъя гэж бодсон бол энэ яг сампин баруун тархины хичээлээр хичээллүүлье хүүхдүүдэд үр дүнгийн үзье гэж бодсон бол заавал тууштай л байх шаардлага тавьдаг. 1 сар юм уу? Манай сургалт чинь 1 курсын сургалт нь 3 сар үргэлжилдэг. Ерөнхийдөө бол 24 оролтын 48 цагийн хичээл 1 курсын хичээл болчдөг. Тэгэхээр яг энэ 3 сар үргэлжлүүлээд яг тууштайгаар хүүхдүүдэд сургаад яг 1 курсын дараа манай хүүхдэд яг ямар ахиц гарсан байна гэдгийг эцэг харгалгүйгээр 1 сар буюу 8 оролтын хичээлийг ингэж явуулаад манай хүүхдээр зарим үед ахиц гарахгүй байна гэсэн тийм асуудал гардаг байхгүй юу. Тийм учраас эцэг эхчүүдийг манай сургалтыг сонгож байгаа болвол заавал тууштай явуулаад үр дүнгийн үзэх тийм л шаардлага тавьдаг. Тоё Хүүхэд хөгжлийн академи гэдэг. Тэгэхээр энэ маань эцэг эхчүүдэд бас зарим эцэг эхчүүд маань мэдэхгүй байгаа учраас яг ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдгийг, хүүхэд маань ямар чиглэлээр энэ төвд суралцсанараа ямар чиглэлээр хөгжих давуу талтай вэ? Энэ тал дээр бас та дэлгэрэнгүй танилцуулж өгөөч. Тоё Хүүхэд хөгжлийн академи маань бол Арангай салбар бол одоохондоо сампингийн хичээл буюу баруун тархи хөгжүүлэх хичээл гэсэн 2 төрлийн хичээл ордог байгаа.
За баруун тэрхийг хөгжүүлэх энэ Сарабан Сампингийн энэ одоо сургалтанд сууснаар хүүхэд маань ямар одоо чадваруудыг эзэмших вэ? Ямар ер нь давуу талуудтай вэ? За баруун тарих Сампингийн хичээл гэж байгаа нь болохоор за ерөөдөө хүн төрөлхтөгөөсөө баруун зүүн тарихтай. Тэгэхээр энэ одоо баруун зүүн тарих нь болохоор хүний баруун тарих нь болохоор бүтээлч тарих. Зүүн тарих нь болохоор ухаалаг тарих. Тэгэхээр яг манай сургалтын гол онцлог нь болохоор баруун зүүн тарихыг одоо нөгөө тарихны тэнцлийг л нөгөө нэг хангаж өгөх сургалт яваад байгаа. Хүний баруун зүүн тарихны тэнцэл одоо хүүхдийн баруун зүүн тарихны тэнцэл яг тэнцэлд орчих юм бол хүүхэд ямар ч зүйлийг одоо нөгөө төвгүүгээр сурч чаддаг болдог. Нэгсэндээ бол одоо хүмүүс ингэдэг байхгүй юу? Манай сургалтыг сонгож ирэхээр за манай хүүхэд одоо ингээ математикийн хичээлд юм уу? Монгол хэлний хичээлдээ тэгдэг, алдаатай бичдэг, уншиж чаддгүй. Тийм учраас тэг удаан. Тийм учраас манай одоо танай сургалтанд суулгамаар байна гэд ирдэг хүмүүс байдаг байхгүй юу? Тэр хүмүүст болохоор би юу гэж хэлдэг гэхээр танаа хүүхдийн математикийн хичээл дээр монгол хэлний хичээл тэр сайжирна гэж бол би ерөөсө хэлдэг. Яагаад тэгэхээр тухайн хүүхдийн баруун зүүн тарихны тэнцлийг л хангаж тэр хүүхэд ямарваа нэгэн зүйлийг сурахад амархан гэдэг зүйлийг л ингээд нөгөө амархан юм байна. Бүх юмыг ингээд амархан чаддаг болчдөг. Баруун зүүн тарихны тарих нь яг тэнцвэртэй болсноор хүүхэд ямар нэгэн зүйлийг л хурдан сурдаг. Сурах амархан юм байна гэсэн ойлголт төрдөг гэсэн үг. За сампин болон баруун тарихны хичээлээр хичээлснээр хүүхдэд төвчээр хатуужилттай болдог. Хүүхэд төвчээр хатуужилттай. Ямар нэг 4 настай, 5 настай, 14 настай бүх хүүхдүүд яг энэ зэрэг. За анхаарал төвлөрөл сайжирдаг, сууд сурдаг, харилцаа сайжирдаг. За эмх цэгцтэй болдог. Ямар нэгэн зүйлийг сонсох чадвар сайжирдаг, төсөөлөх чадвар сайжирдаг, харах чадвар сайжирдаг. За хамгийн энэ дээр онцлоод хэлэхэд нөгөө альва зүйлд төвлөрч тайвнаар шийдэх аргыг суралцдаг. Тэгэхээр ерөнхийдөө бол нөгөө зөвхөн хичээл рүү чиглэх чиглэж суралцдаг зүйл ахгүй нь шүү дээ, тийм ээ. Бидний амьдралын өдөр тутмын үйл ажиллагаанд явагдаж байгаа бүхэл зүйл дээр хүүхэд хөгжиж чадж байна л гэсэн үг. Тэгэхээр зөвхөн нөгөө математик монгол хэл биш. Тэрийг бол зүгээр л маш хурдтай сэтгэдэг, хурдан чаддаг болдог. Ямар нэгэн зүйлийг төвгүй байдаг болчтой л гэсэн үг. Манай сургалтанд сууснаар. Ерөнхийдөө бол яагаад заавал баруун тарихыг яагаад бүтээлч тарих гэж байгаа юм гэхэлэр ер нь бол хүн зүүн тарихаараа мэдээллийг аваад баруун тарихаараа гаргадаг. Нөгөө ингээд мэдээллийг хүлээж аваад баруун тарихаараа гаргадаг. Нэгсэндээ бид нар баруун тарих маань болохоор өнгийг ялгадаг, яриах чадвар сайтай, бүжгэлдэг, дуулдаг хүүхдүүд баруун тарих нь хөгжсөн хүүхдүүд тийм байдаг. Зүүн тарих буюу логик сэтгэлгээ ухаалаг тарих хөгжсөн хүүхдүүд маш их онц сурдаг, эрдэм номтой тийм хүүхдүүд байдаг. Тэгэхээр зөвхөн зүүн тарих нь хөгжсөн хүүхдүүд өөрийгөө илэрхийлэх чадвар бас хомс байгаа. Яагаад тэгэхээр баруун тарих нь нэг хөгжилдөг учраас. Тэгээд яг л зөвхөн баруун зүүн тарихны тэнцлийг яг тэнцвэртэй авч явдаг хэрэгсэл бол сампин. За манай сургалтанд удаан тууштай явсан хүүхдүүд бол ингээд анзааны хичээл буюу ингээд төсөөлөх чадвар хичээл анзааны хичээл ингээд ордог байна. Тэр нь болохоор нэг логик сэтгэлгээний тарих буюу ухаалаг тарихыг ашиглаж тэрийг ингээд боловсруулад баруун тарихаа нэг ашиглаад төсөөлж байгаа гэсэн үг. Тэгэхээр яг энэ сампингийн хичээл маань баруун зүүн тарихны тэнцлийг л хөгжүүлдэг. Хэрэгсэл гэсэн үг. За хүүхдүүд маань тэгэхээр маш олон чадваруудад суралцдаг юм байна. За насан туршидчдийн хувьд ч гэсэндээ бид нэр ухаалгаар бүтээлчээр ажил амьдралынхаа тэнцвэрийг тэнцвэртэй авч явж ажилдаг шиг хүүхдүүд маань ч гэсэндээ шинжлэх ухааны хичээлдээ суралцаад мөн бүтээлчээр сэтгэх ийм чадваруудыг бас эзэмшдэг юм байна. Тэгэхээр сэтгэлгээ хуучнаараа байвал үр дүн хуучнаараа байдаг гэдэг хүний сэтгэлгээг өөрчилж иж мэдээж бид бүхэн амжилтанд явна. Тэгэхээр хүүхд маань багасаа энэ сэтгэлгээний өөрчлөлт гэдэг энэ зүйлд суралцаад эхлэхээр амьдралдаа ч гэсэндээ маш олон ухаалаг шийдвэрүүдийг гаргаж
бүтээлчээр бас ингэж ажиллаж амьдрахад хэрэгтэй болдог юм байна. За тэгэхээр танаа энэ одоо сургалтын төв дээр хичээлж байгаа энэ хичээл маань мөн цэцэрлэгүүд дээр хичээлж байгаа энэ сургалт нь ямар хуваарийн дагуу өдөрт хэдэн цагаар хичээлдэг юм бол? За манай сургалтын төв сая одоо 5 сарын 1-ээс шинжлэх ухааны инновацийн төвд одоо нүүж орсон байгаа. Ерөнхийдөө одоо тэндээ үйл ажиллагаагаа явуулаад эхэлсэн байгаа. За сургалтын төвийн одоо хуваар болохоор энгийн анги буюу нэг курс нь 3 сар үргэлжилдэг 24 оролтын 48 цагийн анги болохоор 7 хоногийн 2 оролтоор явдаг байгаа. Өөрсдөө сонгож өдрөө өглөө цагаа сонгоод ангиас нэгт 2 дахь ангиуд, нэгт 3 дахь ангиу, 2 дахь 4 дахь ангиу гэж ингэ сонгож явдаг байгаа. Мөн цэцэрлэг дээр болохоор одоо 7 хоногийн бас 2 өдөр явдаг. Цаг нь бас яг цэцэрлэг нь өөрөө нөгөө одоо мэдээж хүүхдүүдэд бид нар суралцуулах гэсэн юм гэд эцэг эхчүүдийн хүсэл дээр бид нэр очдог. Тэгээ цэцэрлэгийн захиргаад хүсэлт эцэг эхчүүд гаргаад тэгээ цэцэрлэг нь бид нэрийг ингээд тэнд очиж хичээлэх нөхцөл одоо нөхцөлийг одоо хангаж өгдөг байгаа. Тэгэхээр нөгөө яг тэндээ бас л яг нэг курсын хичээл нь 24 оролтын буюу 48 цагийн хичээлээ бас л яг 7 хоногийн 2 өдөр л ордог байгаа. Давтамжийн хувьд бол 7 хоногт 2 өдөр, цэцэрлэг дээр орохдоо 1 цаг 30 минутаар ордог байгаа. Сургалтын төв дээр болохоор 2 цагаар ордог байгаа. 1 цаг нь сампин, 1 цаг нь баруун тархины хичээл. Цэцэрлэг дээр бол 1 цагийн сампин, 30 минут нь баруун тархины хичээл гэсэн яг ийм одоо цагийн хууртайгаар явдаг байгаа. Хуваарийг бол угаасаа тухайн цэцэрлэг дээр очиод хэд өдөр авах боломжтой вэ гэж цэцэрлэг дээр бол гаргацдаг. Сургалтын төв дээр бол угаасаа 1 дахь 3 дахь анги, 2 дахь 4 дахь анги гэж гаргадаг байгаа. Мөн олон одоо улс бүсийн тэмцээнд явж байгаа бэлтгэлийн хүүхдүүд гэж байдаг. Одоо яг нөгөө Арангай аймгаа төлөөлж оролцох хүүхдүүд гэж байдаг. Тэр хүүхдүүдэд бол ажлын 5 өдрөөр авч хичээлдэг байгаа. За намайг Жаргал сайхан гэдэг. Би нэгдсэн эмнэлэгт ажилладаг. За манай хүү бол одоо Тойо Актемийн сургалтын төвд одоо жил гарангийн хугацаанд суралцаад суралцсанаас хойш ер нь бол хүүхдийн төлөвшил хүүхдийн гэртээ байгаа байдал хичээл сурлагтаа суралцж байгаа байдал бол шал өөр болсон. Тэгээд ингэж суралцснаар хүүхдэд бол ахиц амжилт маш их гардгийн байлээ. За энэ нь юугаар ажиглагдсан гэвэл хүүхдээ жилийн хугацаанд бид ингээ хүүхдээ ер нь ажиглахад бол олон улсын тэмцээнд явсан. За тэгээ аймгийн аварга, улсын аварга гэх мэтчлэн олон тэмцээнд амжилт гаргаад суралцж байгаа. За Тойо Актемийн Арангаа дэх салбар нь шинжлэх ухааны инновацийн төв дээр ингээд нүүж ирсэнд эцэг эхчүүд бид нар маш их баяртай байна. За энэ нь яагаад гэвэл хүүхдүүд орж ирэхэд таатай орчин нөхцөл бүрдсэн дулаан уур амьсгалтай ийм сайхан газар хүүхдүүд маань хичээлж байгаад нь маш их баяртай байна. Багш нартай болон инновацийн төвийнхаа хамт олон ч гэсэн талархал илэрхийлж байна. За Арангаа Тойо Хөх төгслийн Актемийг сонгон суралцж байгаа сурагчдын одоо ард талд мэдээж дэмжиж байгаа эцэг эхчүүд хамгийн түрүүнд байгаа. Тэр эцэг эхчүүдтэй одоо манай сургалтыг сонгоод хүүхдүүдэд суралцаад бидний дэмжиж ажиллаж байгаад нь маш их баярлалаа. Мөн улс бүсийн тэмцээнд оролцож байгаа хүүхдүүдийн эцэг эхчүүд нь одоо 100% ард талын баттааж одоо зардал мөнгөө ингээд өөрсдөөсөө ингээд өгөж олон улсын тэмцээн, улсын тэмцээн, бүсийн тэмцээнүүдэд ингэж оролцуулдаг. Тэр эцэгчүүдтэй бас маш их баярлалаа. За манай сургалтын төвд суралцдаг 2 хүүхэд маань одоо төлөөлөөд ирсэн байна. Энэ хүү маань болохоор Алтан гэрлийн амин шагаа 1-р 10 жилийн 3-гийн ангид суралцдаг байгаа. За сургалтын төвд бол яг бүтэн жил суралцж байгаа. Энэ хугацаанд болохоор 2025 оны үндэсний аварга шалгаруулалт тэмцээнээс хүрэл цом аваад 2025 оны олон улсын тэмцээн буюу гүржийн нийслэл Тбилис хотод болсон олон улсын тэр тэмцээнээс болохоор аваргын мөнгөн цом аваад ирсэн байгаа. Энийг би Арангаа аймагт аймгийн аварга шалгаруулалт тэмцээнд Серпоноор алтан медаль авсан. Харин би энийг аймгийн 2026 оны хүрэл медаль тогтолцоор авсан. Харин би энийг төвийн бүсийн аварга шалгаруулалт тэмцээнд шийдлэн ангиллаараа Серпоноор алтан медаль авсан. Ямар мундаг юм бэ.
За манай ингүү маань 5 настайгаас манай сургалтын төвд явж эхэлсэн. Цэцэрлэгийн бэлтгэл ангида 1-р цэцэрлэгийн одоо бэлтгэл бүлэгт сурдаг охин байгаа. За энэ охин маань болохоор 9 сард 2025 оны 9 сараас манай сургалтын төвд явж эхлээд 11 онд болсон одоо нөгөө намрын нээлттэй Toyo Cup гэсэн тэмцээнээс одоо хос мөнгөн медаль авсан байгаа. Би аймын 10 таага доктортоо алтыг авсан. Сэбэн дээр би мөнгөийг аваад гоёсан. За. Би хотод очиод доктортын алтыг аваад сэбэн дээр мөнгөийг авсан. Бид дахин хотод яваад хос мөнгөн медаль би авсан. За баяр хүргэе. Ямар мундаг юм бэ? Найзуудаа сентангаар хичээлээрээ хичээл зүтгэлээр мөрөөдлөө бүтээе. За тэгэхээр манай шинжлэх ухаан инновацийн төвд бол нөгөө Монголын оюун ухааны академийн салбар 2024 онд нээлттэй хийгээд манай шинжлэх ухааны инновацийн төвд бол үйл ажиллагаагаа одоо хүртэл явуулж байна. За танай одоо сургалтын төвийн хувьд бол одоо өмнө нь өөр одоо газруудад үйл ажиллагаагаа явуулж агаад манад нүүж ирсэн байгаа. Тэгэхээр орчин солигдохоор одоо хүүхдүүдийн хувьд ч тэр эцэгхийн хувьд ч тэр ажиллаж байгаа багш нарын маань хувьд одоо ямар одоо мэдрэмжтэй байгаагаа бас таад маань хуваалцвал. За манай сургалтын төв маань одоо 2024 оны 1 сард одоо Аранга аймгийнхаа усын спортын сургалтын төвд анхлаад нөгөө үйл ажиллагаа маань эхэлчихсэн. За тэр маань болохоор бас нөгөө сургалт үйл ажиллагаа явуулдаг газар байсан болохоор бас ч яг дэжгүй орчин нөхцөлийн хувьд бол түүнээс дараад нь зүгээр ингээд нөгөө энгийн тийм нөгөө айлын орон сууцыг түрээслэх тийм ээ. Одоо яагаад ингэ яваад идэng ихтэгэхээр нөгөө Арангайхаа хүүхэд багчуудыг багж гисэндээ нөгөө хөгжүүлэх одоо нөгөө тийм одоо сургалтын төв байхгүй бол болох одоо байлгах үүднээс одоо хүүхдүүдэд хөгжүүлэх Арангаан багчуудыг одоо хөгжүүлсэй гэсэн үүднээс одоо ингэ тэгин байрнал одоо үйл ажиллагаагаа явуулаад тэр орон сууцнд одоо үйл ажиллагаа явуулж явахд бол нэг юугаа жоохон хэцүүдэрхэн байсан нөгөө айл юм шиг нэг тийм тэгээ сая 2026 5 сарын 1-ээс одоо танай байгууллагт одоо нөгөө манайх одоо ингээд байрлаж үйл ажиллагаагаа явуулахаар болсон. Тэгэд нэрийн сонсоход л угаасаа шинжлэх ухаан, инновацийн төв гэд нэрийн сонсоход л угаасаа ямар ч хүн юу гоё ингээд чихэнд чимхтэй. Энэ угаасаа л боловсрал одоо хүүхэд хөгжүүлэх газар гэдэг тийм ямар ч юм дээр за танай салбар хаана юм бэ гэд хүн ингээд утсаар ярихад шинжлэх ухаан инновацийн төв дээрээ гэхэд айгүй гоё юм нүүр бартам. Дээр нь орчин нөхцөл одоо яг ингээд үүдээр ороод ирэхэд маш гоё ингээд ийм гоё эмх цэгцтэй, цэвэрхэн, тухтай ажиллаж байгаа хамт олон боёо энэ дотор одоо байрлаж үйл ажиллагаагаа явуулж байгаа хүмүүс те одоо энэ хүмүүс ч гэсэндээ маш гоё ингээд эерэг нөлөөтэй маш сайхан таатай орчинд ингээд манайхыг хүлээж аваад үйл ажиллагааг минь одоо цааш явуулах боломж олгосон. Та бүхэндээ баярлалаа. Эцэг их болон суралцагч нарын хувьд бол ер нь ингээд яг нөгөө шинжлэх ухаан инновацийн төв дээр нь ингээд яг сургалтын үйл ажиллагаа явуулдаг газар болохоор маш гоё. Сэтгэл санаа бол маш эцэгчүүд бол маш их баярлж байгаа. Ямар гоё юм бэ? Цэвэрхэн ийм орчинд ингээд хүүхдүүдийн маань сургаж байгаа. Одоо салбартаа баярлалаа л гэд тиймэрхүү л одоо байгаа да. Ер нь бол за баярлалаа. Тэгээд Архангай аймаг маань ч гэсэндээ энэ жилийг 2026 оныг боловсролыг дэмжих жил болгон зарласан. Тэгээд энэ шинжлэх ухаан инновацийн төв маань бүх насны иргэдийн нээлттэй суралцах төв учраас та хэд маань одоо үйл ажиллагаагаа ингээд тогтмол одоо явуулж байгаад бид бүхэн бас баяртай байна. За тэгээд ер нь бол одоо улс их орны хөгжлийг тодорхойлогч нь бол иргэд та бид бүхэн байдаг. Алсын хараа 2050 Монгол улсын одоо хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичигт бол эрдэм боловсралтай Монгол хүн гэж тусгасан байдаг. Тэгэхээр эрдэм боловсралтай Монгол хүүхдийн төлөө ажиллаж сэтгэл зүрхээ гаргаж ажиллаж байгаа танай хамт олон болон танд одоо байгууллагынхаа хамт олонны өмнөөс бас чин сэтгэлийн халуун талархал илэрхийлмээр байна. За тэгээд подкастт оролцогчдоосоо одоо суралцгын соёлоор одоо эргээд хүүхэд залуучууд
очоод багжуудтай одоо хандсан нэг уриалгыг бас та хоёулаа хэлээд одоо подкастаа дуусгая. Ер нь өнөөдрийн сурсан мэдсэн зүйл чинь маргаашийн одоо амжилтын үндэс болдог. Тиймээс би уриалгаан тууштай суралцгаая гэж хэлмээр байна.